Сайн байцгаана бүгдээ. Ингээд 3 дугаар ангийн хөгжмийн онлайн хичээл эхэлж байна. За, өмнөх хичээл дээр бүгдээрээ сурах чанхаа 56 дугаар хуудсан дээр байгаа Polka Vals марш бүжгийн хэмнэлийг үзсэн. За, тэгвэл өнөөдрийн хичээл дээр бүгдээрээ 57 дугаар хуудсан дээр байгаа хэмнэлээр тоглоё. Дасгалыг сурнаа. За, хэмнэлийн дасгал маань хагас нот, дөрөвт нот, 8 нот, дөрөвт цэгтэй 8 нот. За, эдгээр хэмнэлүүд багтсан байна. За, одоо хамгийн ихний хэмжээ маань хагас нот. За, анхаараарай. 1 И 2 И 2 гишгэн барина. За, энэ маань 2 дөрөвт нот багтдаг байна. За, цаашаа дөрөвт нот маань хүүхдүүд бидний хамгийн сайн мэддэг. 1 И гишгэн. Дараагийнх нь 8 нот. 1 И 1 гишгэндээ 2 удаа. За, дараагийнх нь цэгтэй дөрөвт нот. За, цэг гэдэг маань яадаг вэ гэхээр тухайн нотыг хагастай тэнцэг хэмжээгээр уртсгана. За, уртсгах тэмдэг байна. За, тэгвэл энэ хэмнэлээ бүгдээрээ яаж тоглох вэ гэхээр 1 И 2 И 1 И 2 бариад И дээр нь цохино. За, дахиад багш нь тоглож үзүүлье. 1 И 2 И. За, одоо энэ хэмнэлийн дасгал маань 4-ний 4 хэмжээнд бичигдсэн байна. За, 4-ний 4 гэдэг маань 1-ийн, 2-ийн, 3-ийн, 4-ийн гишгэн байдаг. За, тэгвэл бүгдээрээ одоо 1-р хоолойныхоо хэмнэлийг тоглож үзье. Багшаа дагаад алгаад тушаарай. Анхаар И 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 4 И 4 И. Дөрөвт нотны пауз. Цаашаа 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И. За, цаашаа энэ дээр тоглохгүй буюу пауз заана. За, одоо бүгдээрээ 2 дугаар хоолойныхоо хэмнэлийг тоглоё. За, 2 дугаар хоолой маань хамгийн ихний тагт нь пауз байна. За, тэгэхээр бүгдээрээ энэ дээр тоглохгүй гэсэн үг. За, энэ дээр зөвхөн тоо юм. 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий. Цаашаа орлоо. 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий. 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий. За, энэ бид хэдийн ярьсан хагас нот хэмжээ байна. За, эхний 2 дугаар тагт, 3 дугаар тагтаа дахиад нэг хэмжээ тоглоод үзье. 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий. 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий. За, цаашаа бидний үүссэн нөгөө цэгтэй дөрөвт нот 8 нот маань орсон байна. За, одоо энэ хэмжээ бүгдээрээ тоглоё. Анхаараарай. 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий. За, цаашаа 8 дөрөвт нотны пауз. Пауз дээр мэдээж хөгжмөө тоглохгүй буюу пауз аав тийм ээ. За, цаашаа анхаараарай. 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий. За, цаашаа 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий. 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий. 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий. За, нэгдүгээр хоолой маань 8 4 8 4 гэсэн хэмнэлээр хэлсэн байна. За, тэгвэл 2 дугаар тагтнаас 1-р хоолой, 2 дугаар хоолой хамтдаа тоглогдох нь. За, тэгвэл мөн адилхан хэмнэл бичигдсэн байна. 8 4 8 4. За, тэгвэл 3 дугаар хоолой 3 дугаар тагтнаас нэмэгдэж тоглогдох нэ. За, мөн адилхан хэмнэл нь хараарай. 1-р тагт 2 дугаар тагтны хэмнэлтэй яг адилхан бичигдсэн байна. За, одоо багш нь дэн шиг хөгжмийн зэмсгээр 3 дугаар хоолойны хэмнэлийг тоглоно. Хүүхдүүд та нар дагаад алгаад тушаарай. За, анхаар хамгийн ихний 2 тагт маань пауз байгаа. За, одоо паузтай тагтнаас эхэлнэ. 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий. 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий. За, одоо анхааралтай хараарай. 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий. За, дараагийн тагт маань хагас нотой. Анхаараарай. 1-ий, 2-ий, 3-ий, 4-ий. 2 гишгэн барина. За, цаашаа цэгтэй дөрөвт нот 8 нот. За, энийг болохоор 1-ий, 2-ий, 3-ий,
анхааралтай хөгжим байна. За цаашаа. Дараагийн хэмжээ маань 8, 8, 4-т. За 1 и 2 и 3 и 4 и. За энэ дээр бид нэг пауз заана. 4 татны хэмжээтэй пауз заана. За цаашаа хэмнэлээ хөгжимдээ. За мөн хамгийн ихний тагтан дээр гарч ирсэн хэмнэл байна. Анхаараарай. 1 и 2 и 3 и 4 и. За хамгийн сүүлийн тагт маань 3 дугаар хоолой ганцаараа хөгжимдүүд дуусгах нэ. За анхаараарай. 1 и 2 и 3 и 4 и. За одоо багш нь нэгдүгээр хоолойны хэмнэлийг хөгжмөөр тоглож сонирхуулъя. За энэ маань ая тоглохдохгүй. За зөвхөн хэмнэлийн дагаад сонсоод хүүхдүүд та нар алгаад очиж болно шүү. За нэгдүгээр хоолойн дээр бичигдсэн хэмнэл маань 2, 3 дугаар хоолойн дээр яг давтагдаж байгаа учраас багш нь нэгдүгээр хоолойг эхнээс нь дуустал тоглоё. За анхааралтай. И 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 и 2 и 4 и 1 i 2 i 4 i 4 i 1 i 2 i 4 i 1 i 2 i 4 i 1 i 2 i 4 i 1 i 2 i 4 i 1 i 2 i 4 i 1 i 2 i 4 i 1 i 2 i 4 i 1 i 2 i 4 i 1 i 2 i 4
пауз. Цаашаадаа 1 2 3 4 төгсгөлийн 2 такт маань пауз авах нэ. За одоо багш нь 1 2 дугаар хоолойгоо хөгжимдөж сонирхуулъя. За 1 дугаар хоолой гартаа нэг тоо. 2 дугаар хоолой чагсараг. 3 дугаар хоолой уралжин төмөр. За одоо эхлэе. За ингээд өнөөдрийн хичээлээр үзсэн хэмнэлийн дасгалаа гэртээ эдгээр хөгжмийн зэмсүүдийг юугаар орлуулвал төстэй сонсогдох нь вэ? Хүүхдүүдэд та нар бодож байгаа хөгжмөө орлуулад тоглоод үзээрэй. За мөн аав ээжтэйгээ хамтраад 3 хоолойгоо тоглоод үзсэн ч болно шүү. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа. Түр баяртай.